би чи өөрөө зөөлөн хүн. Өө их амархан нулимс гардаг, амархан уярддаг, амархан баярлдаг. За бас амархан гомддог, амархан сайрдаг, халиал ихтэй тийм хүн. Тийм хатуу ширэн хүн биш. Зарим үед өөрийгөө жоох магтахгүй болохгүй байл. Хөө шалан даваа хавж хийж чадах юм. Хогтоо хамж шүүрдэж, хогийн саврыг хийж, бүр тагийн тагвч хаяа. Бүр ингэж тэжигтэн хаяж болохгүй учраас. Зарим үед өөрийгөө жоох тодорхойлж явах хэрэгтэй. Монгол улс санчлалыг Батминд ганцаараа биш, маш олон хүмүүс бас ингэж түгээж бас ойлгохыг хичээх хэрэгтэй. Би өвөө эмээгийнхаа гал дээрээс төрж өссөн галын зээ гэж. Монголчууд бид галын зээ гэж ярьдаг тийм ээ. Өвөө эмээгийн тэр их өв соёл тэр агуу их үн цэнтэй юмс суралцаж өсчээ гэж боддог. Ээж маань хэлэхдээ би аавч хоёрынхоо хананч байхгүй гэж хэлж ирсэн. Ээж. Нэрэл тийм байх. Манай хөгшөөж бол 90 үсний хүмүүс байсан. Аливаа юмсыг маш нарийн торгон ухаанаар тааруулах гэж үздэг. Үнэн шудраг зарчимч хүмүүс байсан. Ийм л хүмүүсийн гал дээр хүн болсон доо. Хөгшүүлийн хоорондын яриаг их чагандаг байсан. Заримдаа намайг унтуулад энэ одоо ясыг яа чагандаг хөөхдөө том хүний үгэнд орлоо гэдэг. Тэгэхээр би худлаа унтж чагандаг байсан. Намайг тэр хоёр ярихдаа яг одооны яг энэ байдлыг хэлдэг байсан. Энэ Батминд бас нэлээд айхтар хэрэг дуртай хөвгт байгаа. Саваагүй хөвгт байгаа. Бас чамгүй юм ойлгож магадгүй яванда эднээс нэлийн сортоотой бас их юмд эмзэгэлдэг ийм хүн гэл намайг шиг бүгдийг ингээл хэлдэг байсан. Зарим хүмүүс намайг чи хэдэн жил дуулж ингэж асуудаг. Би 50 жил дуулж ингэж хэлдэг. Мэдээ ороод дуус гэдгийг. Мөлөгч автал дуулаад ингээл юм дошоо явж атал дуулаад ерөөсөл жигтэйг нь дуулдаг хөөхт байсан. Хургал шиг авлаа явтааж дуулдаг. Ямар санд манай ээж үгэнд нь орохгүй жан задуулсан юм биш. Яг ямар оруулга шүү дээ. Нэг юм оруулгасан юм шиг байна. Чарлал үүдсэн гэж уйлал үүдсэн. Уйлаад гүйсэн хөөхт чинь хангалтл дуулцсан гэсэн. Жоо хуцаа хэцгээ хуцаа дараа дуулаад байна. Тэгээд манай ээж энэ өмнө цайлган золгийн хөөхт шүү. Сая уйлаа явсан хөөхт нь дуулаад явлаа шүү дээ. Тэгээд ерөөсө тэрийг хүн зов тайвшраад дуул хүртэл тайвширна гэдэг чинь би бүхнийг тэр гоо сайхныг тэр ертөнцийн гоо сайхныг л мэдэрчлээ гэсэн үг шүү дээ. Тим сайхан ах トゥ дунд уссан хөгшин дуучин болох. Монголчууд багаараа л дуучин л да. Тэгээд тэр дундаас онцгой тийм хоолой гэж бай. Надад бол бурхнаас гайхамшигтай бэлэг өгсөн юм бэл. Ямар сайхан хоолой надад бэлгээсэн юм бэ. Тэр хоолойг харин хүн шиг ухамсартайгаар авч явах нь миний үүрэг байна л да. Сардаг өндөрөлтөйд би сардаг өндөрөлтөйд би сарчин хонгор бүсгүй би сарчин хонгор бүсгүй би цаанаас намайг урлагийн хүн болгосон баг.
Сургуулийн хүүхэд байхдаа концертанд дуулдаг. Цэргийн алба хааж байхдаа бас дуулдаг. Цэргээ салгадаж ирсний дараа найрын аман гүзүүнд явдаг. Ерөөддөг, дуулдаг, сар албад дуулж байгаа. Зарим хүмүүс бол чамшигмны дуулчин гэж юу гэдэг ингэж хэлдэг юм байл. Бас зарим үед хүн өөрийгөө жоохон тоож, өөрийгөө байх газар байлгаж явах болохгүй юм байл. Гэхдээ миний байхгүй газар, миний байх ёсгүй газар өөрийгөө аваад тавих болохгүй шүү дээ. Яг миний байх газар хаана үгтэл мэдрэх хэрэгтэй. Бүхэн тайлбарлагч болно гэж багаас мөрөөдөж юмс. Би чинь арайдаг сонсдог. Бүх тайлбарлагч болох юмсан гэж их мөрөөддөг. Өөрөө бас жаахан ноцол татвартай тэгээд чадахгүй шүү дээ ямар юм аа. Сумын нааданд 2 даваалттай дээдгэн шүү дээ. Тэгэл байхгүй. Анны хажууд байнга барилддаг. Тэгэл ном уншин би ч өөрөө зохиож ярьдаг байсан. Хүүхэд байхдаа үеийнх нэг айлгаж хөтгөр мөтгөрөөр зохиож ярина. Ишин шидэм зохиож их ярьдаг. Тэгээд би зохион бичлэг их сайн хийдэг байсан. Дуун сургууль дотор зохион бичлэгийг өстой маш сайн хийдэг. Зохиол ном бичдэг бол надад нэлээд эрттэй байсан гэсэн үг. Саяхнаас намын чимэд ахал намайг багшил намайг сэрээсэндээ. Зохиол гэдэг бол маш том ертөнц. Тэр уран зохиолыг бичвэл бичсэн шиг биччих хэрэгтэй юм байна. Бичсэн шиг бичнэ гэдэг нь би өөрийгөө том зохиолч болчлоо гэж хэлж байгаа юм биш. Тэр уран зохиолын нэг тийм шаардлагадах төвшин байгаа. Нэг төвшин байгаа. Ямар ч хүн бичихэд тэр төвшөнд хүрэхгүй бол бичээд хэрэггүй байх. Монгол нүүдэлчдийн гүн ухааныг бүр заавал би хийж бичиж явахгүй бол энэ цаг үед нэлээд осолтой болсон. Монгол хүн байх талыг, монгол философи гүн ухааныг сэрүүлэх гэж үзэж байгаа. Миний уран зохиолыг уншсан хүмүүс бол монгол хүн байх, монгол ах уу гэдэг яг ямар очтой юм бэ? Ямар жигтэй юм бэ гэдгийг ойлгоно. Энийг би хаач хэлнэ. Монгол агуулгыг харуулсан зохиол ном бичих энэ чинь бол нэлээд шатаж биш шүү дээ. Миний садан төрөл, миний эргэн тойрны нөхөд энэ төр манай авралын соёлын чамд хамаа ямаа. Ер нь чи дуугаа дуулаа явж байна. Тэр монгол соёл моёл чи тэргүй энэ байдаг газар байж гэж аахгүй. Үгүй. Ёстой үгүй шүү. Би л авч явна. Би л зам бус түгэн гэсэн бодолтой байх хэрэгтэй. Бидэн дээрээсээ даяарсан уу, дангаарсан уу тийм үү. Одоо тэр либерал, глобал энэ төр ишл жилийн ярьж байна л да. Бид нэр эцэг их гэр орныг шууд хайждаггүй. Өөрийн хадгалдаг, өөдөн татдаг. Тэр нь агуу хөв соёлоо, агуу хөөгт түүхээ бид нэр өөдөн татаж авч явахын тулд хичээх хэрэгтэй. Миний гол мэргэжил бол одоо дуучин. Дуугаа хөөгд явъя, дан дуугаа хөөгд явъяг бол надад их амар юм байл. Сэтгэл зовхгүй. Энэ Монгол ёс саншлаа ярих, Монгол хөв соёл ёс саншлын талаар яриул маш их юм байна. Эднийг буулгаж цаасан дээр бичиж хойч үедээ түгээж дэлгэрүүлж байх нь миний үүрэг юм байна. Тэр тэнгэрт байгаа од иргэсийг, тэр нар сарыг, тэр хөх тэнгэрийг, тэр агаар салхийг бүгд миний манаа юм гэж үздэг. Тэр Монголын тал дээр бэлтэж байгаа хинийх нь мэддэхгүй одоо өөр түмэн мал сувгийг манаа мал, миний Монголын мал гэж үздэг. Тийм болохоор яах? Тэр миний Монголын газар дээр би газар ухаад юу? Тэнд алдаа эрдэнэ ухаад юу? Энэ газар шороошин бүгдээрээ бидний юм, миний өвөг дээдсийн үлдээсэн юм, миний хойно үлдэх юм, үр хүүхдэд бас үлдэх юм учраас жамаар нь үлдээе. Надаас хоол нэгж байгаа ш. Би амьдрал гэдэг чинь зүгээр тийм мөнгө хураахын дон шүглэхийг хэлэхгүй. Гэдгийг энийг л бид нар ухаарах хэрэгтэй. Энийг ухаарахгүйгээр бүхнийг авч идэн, бүхнийг цөлмөн, бүхнийг би эзэгнэн гэх юм бол тэр шиг эндүрэл байхгүй. Бидний юм гэх. Миний юм биш, бидний юм. Татсан хүндид чинь унган биемэн өсөн жаргава унган биемэн
ярсны уучраа ухаан хүчээ. Манай хүүхдүүд ер нь бол Монгол ёс заншилтаа туун ойролцоо ойрхон байгаа. Яг хоо насны юм байна л да. Анги дээр очиод аав тэгдэггүй гэж хэлсэн, битгий тэгэл дээ наач нь ээжгүй болд юм. Тэгэхээр одоо тэгдэг юм. Солгоогаараа хүнд өмөгдөх юм энэ гэл. Тэгсэн чинь ангийнхан доолоод болохгүй юм нэ. Ойлгохгүй юм чинь. Тэгээ сүүлдээ манай хүүхдүүд ер нь бол заа юм болохгүй юм байна. Тэгсгээр орхицсан юм бэл. Явандаа бол тэгэл суун миний ном энэ төр эднэрт л үлдэн штэ. Тэгэл явандаа Монгол соёлтой л үлдэнэ гэсэн үг. Эмээ өвөдөө бол эрүүл сарвал хүү байгаад эрүүл ширэг боожоод за тэгээд малд нэлен зэгсэн нүдтэй хүүхэд байгаад за дээрэс нь тэднэрт нэг хөөрхөн одоо галынхан цаа ямар ч хөөрхөн хүүхэд байсан. Ямар ч хүүхэд хөөрхөн хаагдаг шүү дээ. Намаагч нь амандаа хийхшээс эхлүүлээд нэр хөө. Өстө ийм хөөрхөн хүүхэд төржигдгийг манай галын зээгээд зарилгсан сонгоо шиг хүүхэд байсан юм шиг. Тэгэл надад их сайн манай хөгшөөж хоёр байтгаа тэр гол усныхан хүртэл буурлууд намайг хөөрддөг, хайрладаг. Надаас ишин шидийн асуудаг би чи өстө хизээ хэв нэг том хүн шиг их том үгтэй өстө лаглаг юм ярьдаг. Ваа өстө том юм. Хөгшөөжтэй бол ямар ч сулгандаа тунд боломжийн хүүхдтэй байна гэдгийг мэдээд. Ээж маань бол намайг дунд сургуульд байхаас ахвалаад миний дуулахыг харж ирсэн. За тэгэл хотод ирж амьдраад соёл урлагийн сургууль төгсөөд мэргэжлийн урлагийн байгууллагт ажиллаад 9 тоглолт хийсэн байна. 4 тоглолтын миний ээж үзсэн байна. Хаамар суулгаад үзсэн байна. Би 4 тоглолтод ээжтэй хүндэтгэл үзүүлжсэн байна. Миний ээж өвгийнхаа өшнөө клипийг үзсэн. Ярлын сайхан чигдрээд ургамлын дэж стэлгэрээд Улаанбаатар минь уняртаад уран болж хонгор минь Хөгшөөж хоёулынгийн бурхан болоход би маш хүндүүлжсэн л да. Намайг их хэрэглүүлсэн. Хүлээ усахад л байж идэг, орой унтахад л хажууд байж идэг, өдөржингөө хажууд байдаг. Тэд нар чинь ингээд суваад явчихаар зэрэг маш их осорч ирсэн. Тэгээд манай өвөлжөөний дээдлийн уул манай хөгшөө авдаг адилхан гэдэг. Одоо хүртэл тэр явагддаг. Манай өвөлжөөний зүүн талын уул нь манай хөгшөөж тарагдaltaа гэдэг. Манай өвөлжөөний өөдөөс яг буудасны өөдөөс харж байгаа уул бол манай ээжтэй адилхан. Ер нь тэгээд уул хадыг сайн ажиглах юм бол адилхан харагддаг шүү дээ. Ээжээсээ нуугдаал очоод ингээл яг холмоо дээр нь очоод ингээл хөгшөөж байгаа. Ингээд явж ин тагаал. Хөгшөө авахаа ингээд явж ийн гээл тэгэл ятг байсан. Тэгээд одоо эргээд би ингээд буурлуудтайгаа уулздаг шүү дээ. Уулзж болдгийг шүү. Ямар нэгэн байдлаар уулзч болд юм байл. Би зүүдэндээ ч уулзч болж байна. 50 орчим наснд ямар их сайхан тийм дурсамж, ямар их надад түшиг болсон юм бэ. Одоо би өөрөө их тийм юмыг хитрхи аш холбогдол өгдөг тийм хүн юм байна лээ. Юмд ханддаг хандлага. Тэгэхээр тэр хандлагаараа би нийгмийг хүрээлэн буй орчноо сав ертөнцийн оршин буй бүхэл бод галуудыг өөрийнхөө найз нөхөд шиг надтай зэрэгцэн орших ёстой гэсэн жамаар нь хайрлах гэж үздэг. Тарвахаллаа, яасыг хөлдөөд юм зундаалга ганц хоёрыг болгоод булчин үдтэй энэ төргээл нөхдүүдтэй хэрүүлэх юм. Энэ минь нь болоо яг л хөгшөө манай хөгшөөж хоёрын сургасан, миний ээж сургасан ёс заншил.
Хүмүүс зарим нь рекламд одоо гэж хэлдэг. Тэгээд нэг цагаан хэдэ ааруул тэгэл 10 октараны гурил шар тос тэгэл юу яах юм. Ахын энэ Монгол ахын сайхан хэдэ будаа тэгэл ойр зур юм бас ховц сонор монор юм бас лайв ирээлээр бас хэлж өгдөг юм. Бас нийтлэл бичиж өгнө. Дороо явна шүү. Сая манай нэг найз ахнаас ингээл 2 тонн орчим бууцтай ирлээ гэсэн чинь би нэг ирээл хийгээд бууз идэж чадаар болсон чинь 2 хоногийн дараа дуусчлаа гэдэг. Миний гол санаа бол энэ хотынхонд нэг цэвэр цагаан хэдэ амсгалж юмсан. Хөдөөнийх нэг цагаан хэдэгийг хийдэг болгох юмсан гэсэн л туйлын ирмэлзээр явж байгаа. Өчнөө мөнгө өгье гэсэн чинь би нэг хууль бус юм, жам бус юм, ёс бус юм рекламдахгүйж би өөртөө тийм хатуу зарчим байршихсан байна. Би өөрөө ёс саншил зан суртахуун ярьдаг атлаа ямар ч хамаагүй аргаар мөнгө олж болох юм шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр өөрөө үлгэрлэх хэрэгтэй.